Амархан аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас иргэдтэй зохион байгуулдаг нээлттэй уулзалт энэ 7 хоногийн даваа гарагаас пүрэв гарагийн хооронд боллоо. Хурлын байгууллагаас зохион байгуулж иргэдээ сонсдог энэ уулзалт уламжил болсон ажил юм. Улирал бүр багуудаар тойрч иргэдтэйгээ уулздаг. Өнгөрсөн 3 жил гарангийн хугацаанд нийт 80 орчим удаагийн уулзалтыг зохион байгуулж, давхарцсан тоогоор 4000 гаруй иргэдтэй уулзаж, 2000 орчим иргэдийн асуулт, санал хүсэлтийг хүлээн авч тэдгээрийг шийдвэрлэх чиглэлээр ажилласан байна. Улирал болгон нэг удаа ямар ч байсан аймгийнхаа бүх багийн нутаг дэвсгэрт хурж очиж, иргэдийнхээ төлөөлөлтөд уулзаж, санал бодлын сонсдог энэ уулзалтыг явуулж хөвшүүлээд 3.4 жилийн өөр үдсэн байна. Өнөөдрийн энэхүү уулзалт бол сонгуультай, улс төртэй ямар нэг холбоо учиг байхгүй. Энэ бол Цэвэр аймгийн иргэдийн хурлаас зохион байгуулдаг уламжил болсон ажлын нэгэ гэдгийг манай иргэд юуны өмнө ойлгох хэрэгтэй. Энэ удаагийн уулзалтын зорилго аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал бүрэн эрхийн хугацааны ажлаа иргэдэд тайлгнахад чиглэсэн. 4 өдрийн турш нийт 11 газар зохион байгуулагдаж, Баянгүндэр сумын 21 багийн иргэдийг хамарсан энэ удаагийн уулзалтад аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Мегмар Сүрэн хурлын байгууллагын бүрэн эрхийн хугацааны ажлуудаас тоомлон танилцуулж, тухайн баг тойргоо сонгогдсон төлөөлөгчд хийсэн ажлаа тайлгнасан. Хурлын байгууллага өнгөрсөн 2012 оны 12 дугаар сарын 3-нд бүрэн эрхээ хүлээн зөвшөөрүүлж анх дугаар чуулгана хийсэн. Тэрнээс хойш аймгийн иргэдийн хурал нийтдээ 29 удаа хуралдчаад байж байгаа. За 29 удаагийн хуралдаан гэдэг бол ер нь бусад аймаг орон нутагт бол ерөөсөө хийгдээгүй хэмжээний олон удаа цугласан, хуралдсан гэсэн үг. Яагаад хуралдаад, яагаад энэ асуудал ингэж олон явбаа гэхдээ зэрэг бид нар энэ аймаг орон нутгийн ажил үйлсийг бас урагш нь ахиулахын тулд энэ гүйцэтгэх засаглал дээр зайлшгүй шийдвэрлэх ёстой бодлогын чухал асуудлуудыг шийдэхийн тулд түргэн шуурхаа цуглаж, хуралдаж аливаа асуудлын шийдлийг гаргаж өгөх нь их чухал байсан юм аа. Бид нар энэгээр юу хэлэх гээд байна гэхээр өнгөрсөн хугацаанд бол цаг хугацаатай уралдаж ажилласан ийм 3 жил өнгөрч байна гэж ингэж хэлэх гэж байгаа. Уулзалтын эхний өдрүүдэд гэр орооллын багуудаар ажиллаа. Булаг Баянбулаг багийн иргэдтэй нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн танхимд, Наран цагаан чулуут багийн иргэдтэй хүүхэд залуучуудын соёлын төвд, Аршаант уртын гол багийн иргэдтэй багуудын нэгдсэн төвийн иргэний танхимд, Даваат Шанд багийн иргэдтэй Шанд багийн иргэний танхимд, Их залуу Яргуйт багийн иргэдтэй 15 дугаар сургуульд, Дэнж Эрдэнэ багийн иргэдтэй Дэнж багт байрлах салбар номын санд, Говьл багийн иргэдтэй Эгшиглэн соёлын төвд, Баян цагаан багийн иргэдтэй Баян цагаан багийн соёлын төвд тус уулзалт зохион байгууллаа. Аймгийн хурлын төлөөлөгч энэ төр бас энэ өнгөрсөн хугацаанд бас их зүйлийг бас манай баг дээр хийж бүтээн босголтын их ажлыг хийсэн. Энийг бүгд мэдж байгаа. Гэр хорооллын багуудын иргэдийн уулзалтын үеэр ярьдаг зүйл, тавьдаг санал хүсэлт уулзалтаас уулзалтын хооронд өөрчлөгдөж байгаа нь анзаарэгддэг. Жишээ нь 2 жилийн өмнө гэхэд иргэд авт зам, явган зам тавих, гэрэл түлхтэй болох зэрэг асуудлыг ихээр тавьж амьдрах орчин нөхцөлийг сайжруулах талаар ярьдаг байсан бол өнөөдөр энэ асуудал харьцангуй бага яригдж байна. Гэр хорооллын хогны асуудал үргэлж яригддаг мөнхийн сэдэв байсан цаг саяхан. Харин хог ачаалт хамгийн их чих халууцуулдаг асуудал байхаа болжээ. Хоттогжуулах газарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, техникийн шинжилт хийж, хамгийн гол нь зөв удирдлага зохион байгуулалтаагаар ажиллаж байгаагийн дүнд Эрдэнэт хот хоггүй хот болох зорилтод ахиц дэвшил гарч байна. Өглөө эртхэн гараа явж явахт нь гудамжаар энэ хоттогжуулахыг хэдэн охид залуучууд камсаагаар хайсан юу цэвэрлээ явж яддаг. Хог тамхиных нь шиг. Орчиндоо хоггүй цэвэр амьдрах, ойр тойрноо цэвэрлэх, гудамжаа хоггүй байлгахад иргэдийн өөрсдийн сэтгэл, оролцоо, хариуцлага чухал гэдэг асуудал уулзалтуудын үеэр бас хөндөгдөж байлаа. Энэ яасан улсууд ухамсарч байдаг юм тэр уутаа хогоо гаргаа шидчихдэг. Том гэлгэр уутаа хогоо нохоо зуугаад явж явах өнөөх нь нэг газар задлаад тэр хүүхдийн бамбс мамсын шиндэгээ задлаад өнөөх нь тараал ертөнцөөр нүгэлчдэг. Аймаг орноо тогтчуулах талаар хийсэн юмнууд их байна. Зам харгуу засах асуудал байна. Энэ машин барилгаа будаж янзлах. Харин энэ хийсэн юм эвдээд авах юм аа. Иргэн хүний үүрэг хариуцлага, залуучууд, хүүхдүүдийн үүрэг хариуцлага гэдэг бол маш их чухал ийм асуудал болж тавигдж байгаа шүү гэдгийг бас энд бас хэлчихье гэж бодож байна.
Уулзалтуудад аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга төлөөлөгчдөөс гадна аймгийн засаг даргын тамгын газрын даргын албан үүргийг төр орлон гүйцэтгэгч, тамгын газрын төрийн захиргаа удирдлагын хилцээний дарга Гамболд, Эрдэнэт хотын захирагчийн албаны дарга Бачаргал болон бусад холбогдох албаны хүмүүс оролцож, иргэдийн асуултанд хариулж, аймгийн хэмжээнд хийгдсэн болон хийгдэх ажлуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Ялангуяа 2016 онд хийгдэх хөрөнгө оруулалтын ажлуудыг баг тус бүрт нэг бүрчлэн дэлгэрэнгүй танилцуулсан. За авто замын ажил бол энэ онд үргэлжлээд хийгдээд дууснаа. Цаашдаа ч бас Баянцайхан баг дээр хийгдэх замын ажлууд байна. За 5 Эрдэнэ гээд одоо мал түүхийн эдийн зах нээгдэж байгаа. Аймгийн засгийн захирамж гараад бүх одоо амьд малын худалдаа, мал түүхийн эдийн бөөний худалдаа, жижиглэнгийн худалдааг бол тэр зах руу чиглүүлэх ийм бодлогоор ажиллаж байгаа. За Баянцайхан баг дээр ус дулаан дамжуулах төв энэ 2016 онд баригданаа. Нийтдээ 266 сая төгрөгийн төсөвтэй ийм төв байгуулагдана. Энэ бол ус дулаан дамжуулах төв байгуулагдсанаар энэ хавийн иргэдийг инженерийн шугам шүлжээнд холбох энэ нөхцөл бололцоог бүрдүүлэх чиглэлээр хийгдэж байгаа нэг томоохон алхам юм байгаамаа. Шинэ хорооллын 1-р гудамж гэдэг Баянцайхан багийн та бүхэн мэдж байгаа энд дэд өртөө баригдана. Цахилгаан дамжуулах агаарын шугам баригдана. За энд нийтдээ 32.9 сая төгрөг батлагдсан байна. Энэ бол иргэдийн одоо их ярьдаг асуудал, тогны хүчлийг нэмэгдүүлэх, сайжруулах, тог цахилгаан хүрээгүй газруудаа цахилгаан хүргэх энэ ажлын хүрээнд хийгдэж байгаа ийм ажил байгаа шүү. За вокзалын цэцэрлэгийн засварыг хийхээр орон нутгаас аймгийн хурлаас мөнгө баталж өгсөн. Нийтдээ 79 сая төгрөг батлагдсан байгаа. За вокзалын байрнуудын гадна фасадыг будалж шинжлэх энэ ажил зохион байгуулагдана. За 3 замын пост хүртэлх энэ авто замын дагуух гэрэлтүүлэг бас хийгдэнэ. Энэ бол бас Баянцайхан багийн нутаг дэвсгэрээр хамаардаг ажил байна. За ийм ажлууд бол ихтэй өшөө олон бүтээн байгуулалтын ажил хийгдэнэ. Цогц дурдаад ингээ би таавд хэллээ. Эрдэнэт хотын гэр хороололд орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 3800 гаруй лед гэрэл байрлуулсан. Гэрэл төлгийн ашиглалт хамгаалтын асуудлыг Эрдэнэт тус дулаан түгээх сүлжээ орон нутгийн өмч үйлдвэрийн газар хариуцсан ажиллаж байгаа. Гэрэл төлгийн ашиглалтад хийсэн нэгдсэн үзлэгээр гэр хорооллын гудамжуудын гэрэл төлөг 90 гаруй хувийн асалттай байна. Асахгүй байгаа доголдсон эвдэрч хэмтсэн гэрэл төлгүүдийг асаах, засч сэлбэх ажлыг Эрдэнэт тус компани зохион байгуулж байна. Аль гудамжны ямар гэрэл төлөг асахгүй байгаа талаар уулзалтын үеэр иргэд Эрдэнэт тус компанийн холбогдох мэрэгжилтнүүдэд хэлж бүртгүүллээ. Тэгэхээр зэрэг манай гэрэл асахгүй лав одоо үдий болж байна. Ер нь гэрэл төлгийн асуудлаар иргэдтэйгээ холбоотой ажиллаж, нэгэнд хөрөнгө мөнгө зарж хийсэн гэрэл төлгийн ашиглалтыг сайжруулах талаар анхаарч ажиллахыг хурлын даргын зүгээс холбогдох албаны хүмүүст чиглэл болгосон. Эрдэнэт хотын гэр хороололд орон нутгийн төсвөөс багагүй хөрөнгө оруулалт хийж, бүтээн байгуулалтын ажлуудыг өрнүүлсэн. Тэдгээрийн дотроос авто замын ажил нэлээд жин дарж байгаа. Наран шанд даваат багийн зам, Баянбулаг багийн зам, Яргуйт багийн зам, Эрдэнэ баг хавтад хорооллыг холбосон зам, Баянцайхан багийн зам, Говьл багийн зам гээд замын бүтээн байгуулалт эрчимтэй хийгдсэн. Эдгээр замуудаас Говьл багийн замыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийсэн бол бусад замыг бүгдийг нь орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар барьж байгуулсан байна. Өнгөрсөн 3 жил гарангийн хугацаанд аймгийн авто замын салбарт орон нутгийн төсвөөс 16 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн нь бага тоо биш юм. Авто замыг дагаад явган зам, зам дагсан гэрэл төлгийг давхар шийдсэн нь гэр хорооллын орчин нөхцөлийг илүү сайжруулсан гэдгийг иргэд хэлж байна. Бас нэг хүлээгдээд байгаа юм дээр л Батаргал дараагаас нь асуулт асуух гэсэн. Энэ манай Эрдэнэ хот баригдаад байгаа соёлын төвийн барилга 250 хүний зодтолтой гэдэг 3 жил боллоо. Тэгээ одоо энэ 14 онд ашиглалтанд орох болов гэсэн юм гордлог хүлээгээд байдаг. Энэ талаар нэг тодорхой хариу үзэх гэж юм юм. Баярлалаа. Эрдэнэ хот баригдаж байгаа сургууль энэ жил ашиглалтанд орох болов. За сургууль дуусах уу, соёлын төв дуусах уу гэж байна. Сургууль соёлын төвийг дуусгахаар ажиллаж байгаа. Соёлын төв бол өнгөрсөн оны 11 сард дуусна гэсэн боловч гүйцэтгэгч одоо асуудлаас болоод ингээд дуусч өгөөгүй. Сургуулийн тухайд бол энэ онд мөнгө нь бол гүйцэд тавигдаагүй. Улс орны эдийн засгийн мөнгөний хэсэгчилж тавиад явж байгаа. Гэхдээ орон нутгаас
дэмжлэг үзүүлээд Эрдэнэгийнхаа сургуулийг дуусгахаар ажиллана. Гэр хорооллыг инженерийн шугам сүлжээнд холбох ажлын үндсэн суурь тавигдсан. Цаашлаад гудамж руу шугам оруулах, айлууд хашаандаа холбох ажлууд хийгнэ. Ямар ч байсан Мон 23 техник төслийн үр дүнд усан сангуудыг цэвэр усны шугамаар холбож, гэр хорооллын өрхүүдийг ундны цэвэр усаар тасралтгүй хангах нөхцөл бүрдсэн юм. Мөн гэр хороолд байрладаг сургууль, цэцэрлэг, аж ахуйн нэгж байгууллагуудын цэвэр бохир усны асуудал шийдэгдсэн. Гэр хорооллын ундны усны хангамжид гарч байгаа бас нэгэн дэвшил бол ухаалаг худаг юм. Бэлэн мөнгөний машин карта уншуулж мөнгө авдаг шиг картаар ус авна. Ийм хоёр худгийг туршилтын журмаар одоо ажиллуулж байна. Энэ жил 50 гаруй худагт картаар үйлчлэх төхөөрөмж суурилуулах юм. Ингэснээр нэг талдаа үйлчилгээ чирэгдэлгүй болох, нөгөө талдаа цаг хугацаа хөрөнгө мөнгө хэмнэх ач холбогдолтой байна. Тэгээ энэ манай энэ юунд чи одоо тэр ухаалаг ходог гэдэг одоо барих юм уу энэ манай энэ зүүн дэнж одоо энэ хавийн юунд энэ талбайд Манайх бол бүгдээрээ орны энэ хавийн бусдаг байрууд бүгд ухаалаг болно. Тэний давуу тал юу гэхээр хүн цаг аргалзахгүйгээр картаар очиод усаа авдаг болчихшээ. Өөрөөр хэлбэл иргэд карта цэнэглээд тэр цэнэглэсэн картынхаа одоо мөнгөнд өнгийн хэмжээгээр цаг хугацаа харгалзахгүйгээр 24 цагийн туршид өөрөөр хэлбэл ороо ажлаас цагаад тараад ирсэн үедээ ч гэсэн өглөө эртэж хүмүүс бол өглөө эрт усаа авах юм өсөлттэй байдаг шүү дээ. Ийм улсууд бол усаа авах бүрэн боломжтой болгоно. Орон нутагт хөрөнгө оруулалтын ажил хийхдээ эхлээд иргэдээсээ асууж, хамгийн их санал авсан ажлуудыг эренбэлж, хийж хэрэгжүүлсэний дараа олон нийтэд эргэж тайлгнадаг болсон нь төрийн ажлын ил тод байдлын ололт болсон гэдгийг хурлын дарга уулзалтуудад онцолж байлаа. Орон нутгийн иргэд өөрсдөө орон нутагт одоо зарцуулах байгаа хөрөнгийг иргэд өөрсдийнхээ одоо саналаар шийддэг болсон энэ тогтолцоороо бид нар бүрэн дүүрэн шийдсэн. Орон нутгийн хөгжлийн сангээ та бүгд сонсож байгаа мэдж байгаа. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр их залуу баг дээр, яргуут баг дээр юу хийх вэ гэдэг асуудлыг ард иргэдээс асууж, тэр асуудлыг нь эрэм дараалд оруулж, ингээд тэрний дагуу одоо ажил хийдэг энэ систем рүү шилжсэн. Хуучин бол энэ төсвийг яаж захиран зарцуулж байгаа, энэ төсөв гэдэгт нь хичнээн төгрөг байдгийг, энэний одоо зарцуултыг хянах болцоо боломж бол ард иргэдэд одоо байгаагүй. Төсвийн тухай хууль, одоо энэ холбогдох хуулиудад нэмэлт өөрчлөлтүүд орсон. Шилэн дансны тухай хууль гэдэг одоо сүүл та бүгд бас мэдээлэлүүд авч байгаа. Энэ хуулийн хэрэгжилтийн хүрээнд энэ төсөвтэй холбоотой асуудлыг иргэд өөрөө шууд одоо юунд зарцуулах уу гэдэг эрх мэдэл нь байдгийн байна. Хяналтын тавьж болдгийн байна гэдэг бүх зүйл өөрөө нээлттэй болсон. Уур хайчин хүрэн булаг багийн иргэдтэй хийсэн уулзалтын үеэр далд гараж давхар зогсоол байгуулж орон сууцнуудын дундах зогсоолыг шийдэх асуудал хөндөгдсөн. Тэгэхээр энэ зогсоолын асуудлыг шийдэхэд энэ доошо одоо газрын хөрсөн дор байдаг тийм ээ. Ийм одоо олон давхар автомашины зогсоолыг шийдэхэд одоо энэ ойрыг дарах хэмжээ авч өгөөч гэж би хүсэх байна. Уг нэн чиглэлээр шийдвэр гарч 3 байршилд дээрээ тоглоомын талбайтай далд гараж барих газар олгогдсноос зөвхөн нэг нь бодит ажил болсон талаар хурлын дарга ярьлаа. Далд гаражтай холбоотой асуудал та сая ярьлаа, Бачаргал дарга бас ярьлаа. Тэгээ энэ бол одоо аймгийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр тусцсан ажил. Тэгээ энэ ажлыг 2013 оноос хойш бид нар ярьж тодорхой газруудыг төлөвлөсөн. Эхний ээлжинд бол одоо урт булаг баг 5 дугаар мекер, оюут баг, уур хайчин багийн нутаг дэвсгэрийг сонгож аваад 3 газар байршлын тогтоогоод газар олголт хийсэн. Ингээд энэ ажлаас эргээд 2 жилийн дараа эргээ харахад нэг аж ахуй нэгж байгууллага үүргээ гүйцэтгэсэн. 5 дугаар хороол, 5-23 дугаар байрны өмнөх талбай дээр бол нөхөн гараж баригдаад ашиглалтанд орсон байна. Хуучин тоглоомын талбай гэдэг нэртэй тэгээ улаан шороо иргэсэн ийм л газар байсан. Өнөөдөр тэр доотлолт нь бол автомашины гараж, дээрээ бол одоо бүгдийн тоглоомын талбай өгөхий ийм л орчин бүрдсэн байна. Харин уур хайчин оюут багт баригдах далд гаражуудын ажил зарим оршин суугчдын эсэргүүцлийн улмаас одоо хүртэл хийгдээгүй байна. Ингээ 3.12-ийн тэр ажлыг эхлүүлэх гээд компани зүгээс бас зовлон ярьж байгаа. Ажлаа эхлүүлэх гээд барих гээд ингээд явахтаа зэрэг иргэд нь гарч ирээд эсэргүүцээд одоо яадгийн одоо чулуу модоор шидэд хөөгөөд ийдэг юм уу ингээл ажлыг явуулахгүй. Энэ оюут баг дээр ч гэсэн бас л яг тийм асуудалтай байгаа. Орчин тойрных нь иргэд бас эсэргүүцэл үзүүлээл
Гэр хорооллын багуудтай харьцуулахад орон сууцны хорооллын багуудад тулгамдсан асуудал бэрхшээл харьцангуй бага байдаг. Орон сууцны оршин суугчид хамгийн их хүнддэг асуудал бол сууц өмчлөгчдийн холбоодын үйл ажиллагаатай холбоотой байдаг. Сөөхүүдийн үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр хурлын байгууллага өнгөрсөн хугацаанд багагүй анхаарч ажилласан. Тухайлбал сууц өмчлөгчдийн холбоодын үйл ажиллагаа зохион байгуулалтыг өөрчлөх талаар удаа дараа санал солилцож, сөөхүүдийн дунд болзолт уралдаан зарлаж, хэм хэрэгээс урьдчилан сэргийлэх чиглэлээр гэрээ байгуулах зэрэгээр ажилласан байдаг. Гэсэн хэдий ч сөөх гэдэг байгууллага орон сууцны оршин суугчдын хувьд гол асуудал байсаар байгаа нь энэ талаар дөрвтэй арга хэмжээ авах цаг болсныг илтгэдэг. Аймгийн засаг даргын захирамжаар сөөхүүдийн үйл ажиллагаанд шалгалт дүгнэлт хийж холбогдох арга хэмжээ авах ажил аймгийн хэмжээнд эхлэх гэж байгааг Баян өндөр сумын засаг дарга Баасанжав уулзалтын үеэр мэдээлсэн. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, аймгийн засаг дарга, түүний хамгийн газар тайлангаа иргэдэд байнга тавьж хэлэлцүүлж байдаг, иргэд ойлгож байгаа. Тэр аймгийн хэмжээнд аваад өсгөд ажил бол хийгдэж байгаа. Бид бас баяртай байдаг. Хэдийгээр 3 өөр намаас сонгогдсон 31 хүн ажилласан хэдий ч өнгөрч байгаа энэ хугацаанд бол аймгийн иргэдийн хурал 29 удаа хуралдахад улс төржилтөөс хамаарат аймаг орон нутгийн ажил төрөл гацж ийсэн, зогсож ийсэн ийм тохиолдол гараагүй маа. Хэн нэгэн засаг даргаа огцруулах, хэн нэгэн дарга зэргийн асуудал ярьж бид нар талцаж хуваагдж байгаагүй маа. Энэ аймаг орон нутгийнхаа хөгжлийн төлөө, энэ ард иргэдийн амьжиргаа ахуйтай холбоотой чухал асуудлыг шийдэхийн төлөө энэ 31 хүн бол одоо нэг баг хамт олон болж хамтарч зүтгэж ажилласан шүү гэдгийг бас хэлэх гээд байна. Энийг бол би одоо хаан ч гэсэн бардам хэлнэ. Та бүгдийг бас ингээд цаг заваа зарцуулаад энэ уулзалтанд ирээд оролцоод мэдээлэл сонсоод нөгөө талаасаа өөрсдийнхөө үзэл бодлыг бас сайхан чөлөөтэй илэрхийлсэн явдалд талархал илэрхийлье. Энэ талархал бол аймгийн иргэдийн хурлын одоо энэ 31 төлөөлөгч ажлын алба, аймгийн засаг дарга түүний тамгын газрын өмнөөс одоо илэрхийлж байгаа талархал шүү. Ингээд уулзалтын маань үйл ажиллагаа үндсэндээ өндөрлөж байна. Ингээд та бүгдтэй эрүүл энхийг хүсье, сайн сайхныг хүсье, ажлын амжилт хүсье.